За энэ удаад 2022 онд нээлттэй хийсэн Sisu гэх нэртэй дайн, акшн, revenge төрлийн кино бэлтгэлээ. Кино эхлэхэд дэлхийн 2-р дайн дуусах гэж байгаа үеийг харуулдаг. Финляндийн эзгүй цөлд ганцаараа морьтой явж байгаа нэг өвгөн гарч ирнэ. Нэр нь Атоми Корпи. Эхэндээ харахад зүгээр л тэнмэл, ядарсан өвгөн шиг харагдах тэрээр урд нь домог болсон цэрэг, дайнд бүхнээ алдсан хүн байдаг. Удаан хугацааны туршид хайсан артаа олдог. Гэхдээ энэ нь түүний хайж байгаа хэмжээнд биш бололтой. Үргэлжлүүлэн өдөр болгон газар ухаж, нэг өдөр асар их алт олдог. Энэ насандаа идээд дуусхааргүй алт. Бүх алтыг гаргаж аваад усанд орох ба тэрний бие дээрх сорвиноос маш их зүйлийг туусан байгааг харж болно. Эцэст тэрээр бүх алтаа цүнхэнд хийж хот руу явах болно. Түүний замд ухарч яваа нацистуудын цэргүүдтэй таардаг. Эхэндээ тэд өвгнийг зүгээр их нэг тэнмэл өвгөн гэж боддог ба нэг цэрэг түүний буудах гítэл офицер тэр үхэл рүүгээ явж байна гэж хэлээд цааш хөдөлдөг. Өвгөн зам дагаад явж байхад дахин нацист цэргүүдтэй таардаг. Мориноосоо буу, чи хаашаа явж байна? Тэнд юу ч байхгүй. Чамд юу байгаа юм гэх ба цүнхэнд байгаа алтыг олж хараад шуналтаа автан алтыг нь булаахаар шийднэ. Эндээс бүх асуудал эхэлдэг. Залуусаа, энэ өвгөн артны уурхаачин байна. Бид баяжлаа гэж баярлана. Өвгнийг өвдөг сүгдүүжин хамт явж исэн нохойг бууддаг, азар амьд гардаг. Бөөн дуун сонсордох үед түрүүч таарсан нацистууд өвгнийг буудаж байна гэж бодоод инээлдэж байдаг. За тэгээд уйлах хүүхдийн хошног урд өдрөө умалзна гэдэг шиг өвгнийг шоолд инээлдэж байгаад ийм зүйл болж байгаа. Энэ хэдийг бол ядах юмгүй л цааш харуулдаг. Түрүүнд явсан нацистууд ард үлдсэн цэргүүд нь ирэхгүй болохоор буцаж ирэхэд тэднийг ийм дүр зураг хүлээж байдаг. Нэг цэрэг нь өвгний автнаас нэгийг авсан харагдана. Офицер алтыг олж хараад өвгний араас явж эхэлдэг. Танктай араас нь хөөж буудаж эхлэх бөгөөд өвгөн оногдолгүй хурдан давхина. Тэгсэн нацистууд араас нь харж зогсох ба өвгөн тэдний минжүүлсэн талбайд орсон байдаг. Морин тесрэх бөмбөгдөр гიშгэж хідэн хэсэл болоод өвгөн харин амьд үлдэнэ. Алтнууд талын нэг тарж бүгдийг цуглуулж цүнхэндээ хийн. Нацистууд ямар их арт байгааг нүдээ том болгож ирээл харна. Өвгнийг буудах гэтэл офицер хүлээ гэдэг. Артаа цуглуулж дуусаад газаж байсан чулууг аваад босоход офицер бууд гих тушаал өгдөг. Өвгөн яг урд нь байгаа тесрэх бөмбөглөө чулуугаа шидэж, дэлбэрэгт үүсч бүх цэргүүд гал нээж эхэлдэг. Энэ үед өвгөн ямартайч өөрийгөө хамгаалж амьд гарна. Офицер хоёр цэргийг замын хоёр талаар яв гэхэд хоёулаа тесрэх бөмбөгдөр гიშгэж амиа ардна. Цэргээ нэмж алдахыг хүсээгүй офицер хоригдол эмэгтэйчүүдээс хоёрыг урдаа гаргаж өвгний араас явдаг. За нэг цэрэг нь генерал биднийг буцаж эргээд Финланд явгина. Офицер, чи түүнд бидний 7 хүнийг алсан талаар хэлсэн үү? Хэлсэн тэр биднийг азтай гэж хэлсэн. Энэ зүйлд Атоми Корпи гэдэг хүний хэн байна? Тэр Финландын командлагч байсан. Салаанда хамлын айхтар, генерал түүнтэй орооцолдож болохгүй, маш харгас. Тэр өвлийн дайнд тулалдсан. Гэрээ бас гэр бүлээ Оросуудад алдсан. Тэр харгас үс хунзантай цэрэг болсон хинээс ч тушаал авдаггүй. Финландчууд түүнийг хүмүүжүүлэх эсвэл хянах оролдлого хийхээ болсон. Тэд түүнийг ганцаарн зилүүд газарлуу Оросын эргүүлүүдийг ангуучилж илгээсэн. Тэр ганцаараа үхлийн сал аваач хуурсан. Урам зүүн Оросуудыг алсан, Оросууд түүнд нэр өгсөн. Тэд түүнийг үхшгүй гэдэг. Бид буцаж эргэх ёстой. Генералийн тушаалыг даах хэрэгтэй. Офицер буцахгүй, бид дайнд ялардаж байна. Буцаж очих үед бид үхэх болно. Тэр алт бол бидний гарах гарц. За өвгөн явсаар нэгэн машин дээр ирдэг. Энд амьд үлдсэн хүн байхгүй. Гар болон хөлөндөө буудуулсан байдаг. Сумыг гаргаж аваад хэсэгхэн зуур машины дугуй налаад унтаж байх ба. Энэ үед араас нь хөөж байгаа цэргүүд хажуугаар нь явж өнгөрдөг. Үнэрч нохтод удалгүй барилдах тул ясныг машины доогуур орж зүүтэн. Өөрийн үнрээ дахын тулд машины банкийг цоолдог. Ард явсан цэргүүд бензин асгарсныг мэдэж цувааг зогсоодог. Өвгөн машин доороос хурдан гарч цааш хар хурдаараа гүйх ба нэг цэрэг хүлэнд буудаж шахтуулна. Офицер нохоог суллаа гэж хэлэх ба өвгөн чүдэн засааж шатаж эхлэх үед цаад тарт байсан нуурлуу өсөж ордог. Цэргүүд өвгний гарч ирэхийг хүлээж бүгд онолон зогсох ба. Өвгөн дээш хальт цохууж амьсгаа аваад буцаад нуурлуу буцаад орно. Офицер 3 цэргийг завтаа явуулж артыг арчир гэж тушаан. Өвгөн нэг нэгээр ямар ч өвшөөлгүй алдаг. Хамгийн сүүлийн цэрэг айсандаа офицерын тушаалыг биелүүлэхгүй зогтох ба түүнийг оргсон гэд бууддаг. Өвгөн завийг нөгөө тат гаргах бөгөөд буудуулсан цэргээр хаарт хийж гүйсээр ямартайч дард газар орч чадна. Өвгний нохоо араас харж үлдэхэд офицер нохоо дээр очиод надад зав олоод ир гэж хэлдэг. Өвгөн явсаар орой болоход эвдэрсэн шатхуун түгээгүүрийн хажууд ирдэг. Эндээ хоноглох талаар бодож хөвтөн. Нохоон өвгнийг олж ирэхэд түүнд тесрэх бөмбөг зүүсэн байдаг. Өвгөн хурдан тесрэх бөмбөгийг салгаж шидэхдээ зэрэгцэн дэлбэрдэг. Өвгний араас ирсэн гурав эцэст нь барьж авсан мэт санагдана.
Тэдний нүдээр бол шахагдсан ганцаараа зүхтах ямар ч боломжгүй үгэн. Тэгээд эсэн цүлмэд хоосон газар эвдэрхий модон самбар дээр өвгнийг дүүжиж орхино. Тэд өвгнийг хөдөлгөөнгүй болсон байгааг харж офицер ирж түлхэж үзээд өвгнийг өгсөн гэж бодоод артыг аваад явдаг. Өвгөн тэднийг явсны дараа сандрахгүй, орилохгүй, маш чимээгүй нэгэн үйлдэл хийдэг. Тэрээр өөрийнхөө биед байгаа сүлийн боломжийг ашиглаж олсны эсрэг арга олж чадна. Үүр цайж өглөө ботход дээгүүр нь нисдэг тэрэг өнгөрөх үед дүүжлэгдсэн мод нь хазааж өвгөн тун хэцүүхэн байдалтай болдог. Нисдэг тэрэг газардаж 2 цэрэг бензин авахаар ирсэн болортой байдаг. Энэ үед өвгнийг дүүжилсэн мод эвдэрч газар дуунах ба нэг цэрэг нь амьд байгааг мэдээд алхаар ирэхдээ өөрөө амиа алдна. Өвгөн нөгөө цэрэгийг бас цохиж унгаах ба тэрээр үхээгүй амьд байгааг хараад түүнд нэгэн санаа төрдөг. Алтныхаа араас явах. Бие дээрх шахаа эмчлэх ба хэр баргийн хүнээс гарахгүй маш их тэсвэр төвчээр гаргаж байгааг харсан нөгөө цэрэг чинь бараг л өмдөндөө дусаасан байх. За офицер, бүх зүйл дууссан л гэж бодож байгаа. Артыг авсан 3 нисдэг тэрэл дуудаж, үсэн цэргүүдээ энд нь үлдээхээр яригдсан. Олзоо хуваахыг хүсэхгүй байдаг. Тэдний замд эвдэрсэн нисдэг тэрэг байх ба нисгэгчийг олсоор боож алсан байдаг. Үүнийг харсан цэрэг, "Энэ миний ос байна. Бид тэр өвгнийг энэ олсоор дүүжилсэн таньж байна" гэдэг. Офицер бүгд хурдан хөдөлгөх тушаал өгнө. Хоривдол эмэгтэй инээж, "Та нар бүгд өхнө. Тэр хизээч үхдэггүй, буцаж ирдэг. Тэр бууж өгөхгүй. Буруу хүнээрээ та нар оролцсон" гэж хэлдэг. За өвгөн арь хэдийн энд ирчихсэн энэ 2 цэрэгч дуус болж байгаа юм. Хэдий артныхаа хойноос яваач гэлээ, хоривдол эмэгтэйчүүдэд тусалж тэдэнд буу өгдөг. Өвгнийг эднэр ангуучж байсан бол одоо эсрэгээрээ өвгөн эднийг ангуучлах болно. Нэгээр бүгдийг эхнээс нь дуусгаж мөн хоривдол эмэгтэйчүүдтэй хамтарсан байдаг. Танкны дээр гарч үлдэх ба хоривдол эмэгтэйчүүд урд нь явсан машины хажууд очиод бүгд нэгэн зэрэг гал нээж бүх цэргүүдийг дуусгаж хайдаг. "Ирхмээ, тэд бүгд өгчглээ. Офицер, бид бараг ирж байна. Хурдан явах тушаал өгнө." Өвгөн танкны дээрээс жотуугаар нүдэж нэг цэргийг гарч ирэхэд зодтолдож эхэлдэг. Нэглэн зодтолдож хамтдаа танкнаас унаад хуцардаг. Өвгнөөс "Амийг минь өвшөө, уучлаарай" гэж гуйх ба цаанаас ирсэн 2 цэрэг харснаа шууд бууга шидээд цааш гүйдэг. Өвгөн нацистыг үлдээгээд танкны араас хөдөлдөг. Хоривдол эмэгтэйчүүд бүгд буутаа ирэх ба түүнд оновдох шийтгэлийг өгөх нь мэдээж. Офицер артыг мөрөндөө үүсэн байх ба хамт ирсэн цэрэгээ буудаж нисгэгчтэй хамт онгоцон цуудаг. Энэ үед өвгөн ирсэн байх бөгөөд гал нээж онгоцыг хөөрөх үед дороос нь зүгтэж амжина. Энэ 2 өвгний тэр дор үлдсэн байна хэмээн хоорондоо ярилцсан. Нисгэгч өвгний бууцсан суманд оногдсон байдаг. Өвгөн энэ үед үхээс наагур юм болж онгоцлоо орж ирдэг. Хуучин онгоц тулдаал орж байгаа юм. Офицер чимээ гарч байгааг сонсоод очиход өвгөн ай хэдийн онгоцонд ороод ирсэн урдаас нь дайрч эхэлдэг. Офицер өвгөн хоёрын сүүлчийн тулаан болдог. За тэгээд энэ хоёрын нэг нь үхэж байж артыг авах тул нилээн зодтолтно. Офицер залуу шазруун гар байх бөгөөд өвгнийг нилээн хідэн удаа зохиж дараа нь юмар оруулгаж бараг алхнэ. За өвгөн нэг ороолгоход нь барьж аваад ийм үйлдэл хийж байгаа юм. Офицер залуу доош унахтаа хараал идгэж орилоод дуустдаг. Нисгэгч суманд оногдоод цус алдаж үхээд онгоц ямар ч жолоодлогогүй болж доош хүчтэй унах ба өвгөн алтаа аваад шүхэр энтер хайсан боловч юу ч байхгүй. Эцэс тэрээр өөрийгөө уяагаар бэхлээд алтаа тэврээд суудаг. Онгоц хүчтэй нам өглөө газардаж байдаг. За хоривдол эмэгтэйчүүд дайсны бүсээс гарч аюулгүй бүсэд ирж байгаа харагдана. Манай өвгөн үнэн хойшоортойгоор тэр амьд гараад ирдэг. Үнэхээр үхшгүй хүн. Тэр артаа буцаан авч амьд үлдэж чадсан. Өвгөн хотод ирэх ба нохоо нь хаа явсан газар олоод ирэхинтэй. Дотогш явж ороод алтаа банкнд тушаана. Яг л энгийн нэг өвгөн харагдана. Хинч түүний туулсан тамыг мэдэхгүй. Хинч түүнийг баатар гэж дуудахгүй. За энэ хүрээд кино маань дуслаа. Сувгийг маань subscribe дараарай. Баярлалаа.